Оросын сууд зүүн бэлэгч ховсчин Вольф Мессинг нь 1974 оны 2 сарын 8-ны өдөр амьсгаа хураахаас өмнө совилогч Валентина Ивановнад бодолтой тогтвол өгөөд энэ захиаг 2025 онд Оросын ерөнхийлөгч нээж болно гэв. Үүнийг яаж 51 жилийн турш хадгалж байгаад дамжуулах билээ гэж гайхахыг нь Мессинг мэдрээд институтийн Михаил Фёдоровичд өгчгöd болно. Дугтуй дотор заавар байгаа тэр юу хийхээ мэднэ гэв. Уг захидал 2025 онд КГБ буюу Оросын аюулгүй байдлын хороонд хүргэлтэн ирэв. Тэрээр амьд ахуйда сансарт Орос хүн анх нисэх, Сталины үхэл, Зөвлөлт холбоот улсын задрал, рублийн ханшны уналт, 1999 онд сонгогдох Оросын ерөнхийлөгчийн нэр зэргийг он цагтаа нь маш үнэн бөгөөд математик тооцоолол сайтай хэлж чадсан учраас Оросууд түүний үлдээсэн захианд маш их итгэж байна. Мессингийн дугтуйнд 3 ширхэг захиа байжээ. Эхний захидлыг задлахад Чечений дайн, Кримийн арлыг буцааж авах, Украины дайн эхлэх огноо зэргийг онож зөв хэлсэн байна. Ирээдүйд болох бусад зөгнөлүүдийг нь геополитикч, физикч нар үнэн гэдгийг нь баталж байна. Харин 3 дугаар захидлын дугтуйн дээр зөвхөн Владимир Владимирович Путин хувьчилж унших гэж гараар бичсэн байв. Ингээд та бүхэндээ 2026 оноос цааш өрнөх зөгнөлүүдийг уламжилж байна. Орос орон хятадуудаас айх хэрэггүй. Шинэ нэрэнд Баавгай-луу 2 нуруугаа түшин босгох болно. Тэд хамтдаа дэлхийн шинэ дэглэмийг тогтоох болно. Оростой ахын дүүс байсан улсууд дайсан болсноор Орост хүн цохилт болох боловч энэ өвдөлт нь ариусал цэвэрлэгээ хийж өгснөөр шинэ нэгдэлт хүргэх болно. Зөвлөлт холбоот улсаас алдагдсан газрууд иргэн ирнэ. Гэхдээ аажуудаа. Дэлхийн даяаршмал өөрчлөлтийн нөхцөлд 2026 онд хүчний 3 зэг тодорхой болно. Нэгдүгээр Оросоор удирдуулсан Евразийн холбоо нь Лиссабоноос Владивосток хүртэл үргэлжлэнэ. Хоёрдугаарт Тэнгэрийн доорх эзэнт гүрэн Хятад нь дэлхийн үйлдвэрлэгч ба банк болно. Гэсэн ч Орос улс оюун санааны манлайллыг хадгалах болно. Гуравдугаарт Англо-Саксоны ертөнц бүдгэрэн доройтно. Бүргэд далавчаа гэж арслан шүднээсээ салах болно. Тэдний хаанчлал дуусна. 2026 онд Орос улс технологийн шинэ хаалгыг нээнэ. 3 үйл явдал 3 газарт 3 өдөртөл болно. Үүнээс хойш ертөнц өөрчлөгдөнө. Шинэ нэрэн эхэлнэ. 2 дугаар захианд энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байна. 2025 оны 3 дугаар сарын 15-нд үүнийг Кремльд нээж үзв. 4 хуудас гараар бичсэн цаас ба Евразийн их газрын зурган дээр 3 цэгийг тэмдэглэсэн байв. 2026 он бол хуучин нэрэн шинэ нэрний заагүй байх болно. Нэгдүгээр үйл явдал 2026 оны 5 сард Америкийн санхүүгийн систем 72 цагийн дотор нуран очно. Нэгэн хамгийн том банк дампуурснаас энэ үйл явдал эхэлнэ. Долларын ханш 10 дахин унана. 2 дугаар үйл явдал 2026 оны 8 сард Москва дээгүүр туйлын туяа 3 шөнө дараалан туснаа. Энэ бол байгалийн үзэгдэл биш, шинжлэх ухааны туршилт байх болно. Үүнд Новосибирскийн лабораторийн Зеркалья төслийн цөмийн физикчид оролцох болно. Дараах 3 цэг энергийн гүүрээр холбогдож гурвалжин үүсгэл портал нэгднэ. Эдгээр нь Москва, Новосибирск ба Арктикийн координатад 74 градус 30 минутын өргөрөг дээр хойд уртаргийн 90 градусын цэг байх юм а. Ингэснээр Орос улс эртний иргэншлийн мэдлэг ба хязгааргүй энергийн түлхүүрийг олох болно. 3 дугаар үйл явдал 2026 оны 11 сард Путинд дэлхийн засгийн газраас технологийн солилцоо хийх санал тавина. Үүнийг бууж зөвшөөрөгдөв. Орос улс хүн төрөлхтний гэрэлт самхаг байх болно. Харин даяаршмал шоронгийн нэг хэсэг болж болохгүй. Сүүлийн хэсэг нь яг гэрээслэл шиг байгаа биз.
2027 онд Орос улс нь шинэ ертөнцийн оюун санааны төв байх болно. Энэ нь 2026 оны 8 сард болох үйл явдлын дараа тодорхой болно. Үүнээс хойш хүн төрөлхтний хөгжил мянган жилээр урагшлана. Энэ үйл явцыг астрономч Николай Косаревын тэмдэглэлд бас урьдчилан сануулсан байна. Маш ховор тохиолдох гаригуудын жагсаал болох нэ. Манай дэлхий ч бас нэг шугамд байрлана. Энэ үйл явц 26 мянган жилд нэг удаа тохиолддог. Үүний өмнөх жагсаалын үед Атлантид төрхтний төгсгөл болсон юм а. Хойддвол өмнөд нутгийг гэрэлтүүлэхэд туйлын туяа Москвагийн дээгүүр гэрэлтэх болно. 3 цаг идэвхжснээр 3 гал нэг болж нэгдэх үед Шамблын үд нээгднэ. Мессинг 1960-аад онд Бурятийн нэг ламтай уулзаж энэ талаар ярилцдаг байсан байна. Мөн 1800 онд Аавил ламтны бичсэн зөвнөлийг иш татсан байна. 225 жилийн дараа Орос орон үнс нурман дотроос босох болно. Халуун биш Путин дайн болно. Үүний дараа Путин хаан ирж газар нутгаа цуглуулна. Түүний үед гайхамшиг тохиолдно. Тэнгэрийн гал Оросын газар нутаг дээр бууж нууцын нууц нэгднэ. 1970-ад онд Косарев цаг хугацааны хэлбэлцлийг бүртгэж чаддаг төхөөрөмжийг бүтээжээ. Түүний нэг туршилтан дээр Мессинг ирж Николай Александрович та зөв зам дээр байна. Гэхдээ таны технологи зөвхөн 50 жилийн дараа л бүрэн хэрэгжинэ гэж хэлж байжээ. Үүний дараа Орос орн хязгааргүй энергитэй болж ирээдүйг харж чадах болно. Физикч, хэлбэлцлийн геном судлаач Петр Гораев 8 сард тохиолдох туйлын туяаны үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс баталж байна. Мессингийн архивт туйлын туяаг суйрлуулах тухай мэдээлэл байсан гэж тэр хэлжээ. Энэ бол итгэмээргүй хүч чадалтай торсон ор юм а. Тодорхой нөхцөлд 1000 км радиуст гэрэлтүүлэх юм байна. Гол нь дэлхийн мэдээллийн орны сувагтай холбож өгөх болно. Новосибирскт үнэхээр Зозеркали төсөл хэрэгжүүлэгч нууц лаборатори байдаг. Тэд Косарев ба Казначеевын санааг хөгжүүлэх төхөөрөмж бүтээжээ. Тодорхой моментод цаг хугацаа орон зай гажуудаж, цаг шал өөрөөр урсан өнгөрөх болно. Энэ явдал яагаад заавал 2026 оны 8 сард гэвэл гаригийн жагсаалтай холбоотой. Нарны идэвхжил хамгийн бага болж дэлхий өөрөө галактикийн төвд орох үед давцснаа. Энэ үзэгдэл 72 цаг үргэлжилнэ. 26 мянган жилд нэг тохиолдох 3 өдөр болно. Орос үнд бэлтгэлтэй байх ёстой. Нэгдүгээрт долларын систем нурнаа. Энэ нь 2026 оны 5 дугаар сарын 15-нд Нью-Йоркийн цагаар 14 цаг 23 минутаас эхэлнэ. Үүнийг урьдчилж мэдсэн банкны эзэн их $80 хэвлэх боловч туслах биш харин улам унгана. Америк хаост орно. Эмх замбраагүйтэл дээрэм тонуул гарч муж улсууд салан тусгаарлана. Ингээд Америкийн эзэнт гүрэн баларх болно. 10 жилийн дараа сэргэх боловч дэлхийг ноёрхон эзэгнэх чадваргүй жирийн л нэг улс болно. Хоёрдугаард шинэ холбооны тусламжтай хойд руу өндийнө. 2026 оны 7 сард Евразийн холбоо үүсэх гэрээ байгуулна. Энэ нь яриад үдий биш. Лиссабоноос Бээжин хүрсэн жинхэнэ гэрээ байх болно. Алт ба энергиэр баталгаажсан нэгдмэл валюттай болно. Нэгдмэл хамгаалалтын орон зайтай болно. Мессингийн бичгэн дээр оролцох орнуудын жагсаалт байна. Орос, Хятад, энтгэгээс гадна Герман, Франц, Итали оролцсон. Доллар үнсний дараа зөвхөн Оростой байвал амьд үлдэнэ гэдгээ Европ ойлгоно. НАТО ганц 7 хоногт л задрна. Европт Америкийн баазууд хаагдана. 3 дугаарт 2026 оны 8 дугаар сарын 23-нд Москвагийн цагаар 21 цаг 33 минутанд контакт үүснэ. Хойч ирээдүйд зориулж хадгалсан эртний иргэншлийн төхөөрөмжүүд ил болно. Хойд твийн архипелаг гэдэг газар мөнхийн цэвдэгт 300 метрийн гүнд 26 мянган жилийн турш хадгалагдсан байгууламж байгаа. Гурван хүчин зүйл давхцны нөлөөгөөр энэ өөрөө идэвхжнэ. Гаригийн жагсаал, Новосибирск дэх бэлэн лаборатори ба тохирох гентэй хүн. Мессинг энэ хүнийг мөн тодорхой хэлсэн байна. Тэрээр 1999 онд
цэргийн гэр бүлд төрнө. Зүүн мөрөн дээрээ 5 хошуу хэлбэрийн мөнгөтэй. Үйл явдлын үед тэр 27 настай байх бөгөөд өөрийг нь хажуунаас нь хянаж шалгаж байгааг мэдэхгүй байх болно. Шалгаад үзэхэд үнэхээр тийм хүн олдлоо. Москвагийн их сургуулийн физик технологийн хүрээлэнг төгссөн хаалттай судалгааны хүрээлэнгийн ажилтан Артем Звёздин байлаа. Үнэхээр 5 хошуу хэлбэрийн төрөлхийн мөнгөтэй байсан. Генетикийн анализаар ДНХ-нд өвөрмөц бүтцтэй, өөр хинт ч байхгүй нэмэлт дараасан гинжтэй байлаа. Байгууламж идэвхжид хүн төрлөختөн урд нь мөрөөдөж байгаагүй технологиг эзэмших болно. Гэвч бэлгийг хүлээн авахаас өмнө шүүлтүүрийг дамжих болно. Оюун санааны хувьд бэлэн биш бол шинэ мэдлэгийг хэрэгжилж чадахгүй. Орос орон үнд бэлэн. Тэд зовлон ариуслыг давсан. Харин Европ бэлэн биш учраас эхлээд унах ёстой юм а. Мессенгийн зарим мэдээлэлээ тоон код шүлэг хэлбэрээр нууцлж бичсэн байна. Түүний кодыг криптографаар цуглуулж тайлж байна. Эртний кабалийн нумеролог ашиглаж кодлсон байна гэж профессор Имполский хэлжээ. 2026 оны 5 сарын 15-нд уналт эхэлнэ. 3 хоногийн өмнө доллароос хөрөнгөө татаж авах хэрэгтэй. 2026 оны 7 сарын 23-нд шинэ холбоонд гарын үсэг зурагдана. Энэ өдөр чухал шийд гарна. 2026 оны 8 сарын 20-оос 23-ны өдрүүдэд 3 хоног тусгаарлагдана. Энэ хугацаанд хүчний талбайд байцгаах хэрэгтэй. Дагалдах газрын зураг дээр энэ үед байрлахад ээлтэй ба ээлгүй Оросын хот газруудын нэрийг дурдсан байна. Хятад Оросын хамтрал 1000 жил тесэх болно. Аргентин тэдэнд гинтийн холбоотон болж нэмэгдэнэ. Гэрлийн хязгаарт орших улс нь алтны нөөцийг хадгалж санхүүгийн шин систем үүсгэхэд туслах болно. Үүнд Буэнос Айрес дахь Оросын нийгэмлэг голлох үүрэг гүйцэтгэнэ. Израилийн еврей нарын хувь заяаг бас Мессенг өвдөлттэйгээр хэлжээ. Амлсан газар шүүгдэх болно. Тал нь Орос руу дүүрэхэд тэднийг ахан дүүс шиг хүлээн авна. Тал нь үлдэж хөшөөдөө төрөмгөлдгүй шинэ улс болж үлдэнэ. Гол нь дотоод дайснуудаасаа сэрэмжил. 5 дугаар колон нь 5 сард өөрсдийгөө илчилнэ. Тэд Америкийн уналтын сенсацийн дараа төрийн эргэлт хийх гэж оролдоно. Хурдан хөдлөөрэй. Удаашрал үхэл гэсэн үг шүү. Доллар унах нь зайлшгүй. Баталгаагүй мөнгөний хязгааргүй хэвлэлтэнд суурилсан систем сүрэх болно. Би он цагийг нь маш тодорхой харж байна гэж Мессенг хэлжээ. 2026 оны 5 сарын 15-нд доллар унж доллар рублийн ханш тэнцэнэ. Дараа нь доллар үргэлжлэн унах болно. 14 цаг 23 минутанд Америкийн Гамильтоны банк дампуурна. 16 цаг 45 минутанд холбооны нөөцийн сан яаралтай хуралдана. 18 цагт их найд долларын лойр хийх оролдлого хийгдэнэ. 20 цаг 30 минутанд бирж паникт орно. Индексийн уналт 40% хүрнэ. ертөнц даяар банкны амралт болно. 5 сарын 16-ны өглөө долларын ханш нэрлсэн үнийн 10 цент хүрнэ. Алтын гэдэг түүхэн сэргэн мандалтын нэр бүхий шинэ валютыг танилцуулах болно. Екатеринбург дахь Евразийн төв банкнаас гаргах болно. Эхэндээ нэг алтын нь 10 г алттай тэнцэх болно. Криптовалютын хувьсгалын талаар бас зүгэнсэн байна. Цаасан мөнгийг орлуулж математикийн алгоритм дээр үндэслэсэн дижитал мөнгө нь барууныхны анх бодож олсон шиг хянах систем биш байх болно. Чөлөөт хянаж мөрддгүй квант шифртэй шинэ системийг Орос үүсгэнэ. Алтны стандарт зайлшгүй байх болно. Фиат мөнгө сүрсний дараа ертөнц алт руу эргэнэ. Орос үнд бэлтгэлтэй байгаа. 2026 онд Оросын алтны нөөц 15,000 тонн байх болно. Америк урд нь алдсан алтаа эргүүлж олж чадахгүй. 2026 оны 9 сард валютын ханш ямар байхыг мөн тодорхой хэлжээ. Нэг алтын 3 юан, нэг алтын 10 рупи, 2 алтын нь 1 евросын шинэ валюттай тэнцэнэ. Доллар евро нь зүгээр түүхийн цаас болно.
Харин Оросын эдийн засгийн хувь тавилан нь доллар задран усны дараах 3 сард хэцүү байх болно. Харин намраас урд өмнө байгаагүй өсөлтөнд хүрнэ. Энерги нь шинэ алт болох болно. Шинэ нээлтийн ачаар Оросын холбооны улсыг цэвэр эрчим хүчний салбарт хинч маргашгүй манлайлагч байлгах болно. Бусад улсууд энэ технологиг эзэмшихийг хүсэж ойжрлох болно. Янз бүрийн үйлдвэрийн салбарын хөгжил маш ирээдүйтэй харагдаж байна. Инновацийн ачаар хөдөө аж ахуй 3 дахин өсрөнгөө хөгжнө. Аж үйлдвэр хаягдалгүй үйлдвэрлэлийн загварт шилжнэ. Дэлхийн татах хүчний эсрэг платформын ачаар 2030 он гэгтэл тээврийн салбарт өсрэлт ирнэ. Ангаа ухаан хавдар хөгшрөлтийг ялах болно. Ирээдүйд боловсролын системд хувьсгал үүснэ. Хүний тархи руу мэдлэгийг шууд хийдэг болно. Эдийн засгийн зөвлөл нь энерги байх болно. Новосибирск хотод тийм үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар шахагдашгүй их үүсвэр болох тэг цэгийн эрчим хүчийг ашиглах боломжтой болно. Ингэснээр баруунд нефтийн эдийн засгийн сүрэл үүснэ. Гэвч Орос шинэ реалид бэлтгэж амжина. 2026 он бол Оросын шинжлэх ухаан, соёл, оюун санааны салбаруудад сэргэн мандалтын үе байх болно. 2030 онд Оросын хүн ам 200 сая хүрнэ. Калининградаас Владивосток хүртэлх хотууд нь цэцэрлэг түрээлэн болох болно. Агаар нь цэвэрхэн тунгалаг, хоол хүнс нь элбэг дэлбэг байх болно. Хүмүүс нь өвчин эмхэггүй 120 наслана. Технологийн нээлтийг түрүүн дэлгэрэнгүй хэлсэн. Байгалийн ухамсарыг ойлгосноор нээлт хийх түлхүүрээ олно. Тарих бол хүлээн авагч, харин ухамсар нь квантын орон юм а. Уламжлалт ойлголтоор үхэл бол төгсгөл. Өөр хэлбэрт шилжих үзэгдэл гэж үзэж байв. Харин ухамсарыг хадгалж дамжуулах технологиг Орос улс анх боловсруулах болно. Шинэ хил хязгаар үүснэ. Казахстаны хойд хэсэг, Аляск, Украин, Беларусь, Арктикийн газрууд эргэн ирнэ. Эдгээр газрын хүн ам нь сайн дураараа Оростой нэгдэх болно. Төрөлт 4 дахин ихсэн айлууд 5-7 хүүхэдтэй байх нь хэвийн үзэгдэл болох болно. Улсаас айл бүрт газар хувийн байшин өгөх болно. 2050 онд Оросын хүн ам 500 сая хүрнэ. Новосибирск шинэ нийслэл болно. Москва нь соёлын нийслэлийн статусаа хадгална. Санкт-Петербург нь шинжлэх ухаан, Екатеринбург нь эдийн засгийн, харин Севастопол нь усан цэргийн төвлөрсөн газар болно. Боловсролын систем нь хүүхдүүдийг дэлгэцийн бодит байдалд үндэслэн хөгжилтэй тоглоомын хэлбэрээр сургадаг болно. Ингэснээр 10 жилийн сургуулийн программыг 1 жилийн дотор сурна. Насанд хүрэгчид 3 дээд сургууль төгссөн мэт боловсролтой болно. Хамгийн гол нь боловсрол нь зөвхөн мэдээлэл өгөхдөө биш, харин сэтгэл зүрхний хөгжил, хүн чанарын хүмүүжилд илүү анхаарах болно. Мессинг нь мөн сүнсний сэрэлтийг харсан байна. Үнэн алдартны шашин анхны гажаагүй их сурвалжиндаа эргэн шилжнэ. Бүх үнэн алдартны сүмүүд Москвагийн патриархатын ивэл дор нэгднэ. Шашны мухар сүсэг, туйлшрал гэж байха болно. Бүх хүний сүнслэг амьдрал нь чөлөөтэй болно. Шинэ үеийн урлаг нь сэтгэл хөдлөлийг бичиж дамжуулах боломжтой болно. Зураач нь үзэгчдийн ухамсарт шууд тойруулж хөгжим нь харагддаг, утга зохиол нь интерактив болно. Гэхдээ сонгодог бүтээл нь мөнхийн үн цэнэ хадгалсан хэвээр байх болно. Хүмүүс ургамал ба амьтадтай харилцан үйлчлэлцэж сурна. Устсан төрөл зөөлөд сэргэн, Сибирь өв сургамлаар дүүрч, Арктикт цэцэрлэг ургах болно. Энэ нь дэлхийн дулаарлаас болж үүсэхгүй юм а. Харин цаг агаарыг удирддаг технологийн ачаар ийм байх болно. 2040 онд саран дээр байнгын бааз байгуулсны дараа сансрын тэлэлт явагдана. Харин 2050 онд хангараг дээр хот бий болно. Хамгийн гол нээлт бол портал технологийн ачаар алсын од гарагс руу пуужингүйгээр аялах болно. Орон зайн бүрэлтийг ашигласнаар хол замыг туулж очих юм гинэ.
Гэвч хүн төрөлхтөн энэхүү гэрэлт ирээдүй рүү очихын тулд шүүлтүүрийг дамжих ёстой. Хэд материаллык сонирхолтой бүх хүмүүс энэ шүүлтүүрийг давж чадахгүй. Орсуудын зүрх сэтгэл үргэлж ариун дээдэд тэмүүлдэг тул Орос орн энэ шүүлтүүрийг давж чадна. Зөвхөн Путиний унших ёстой хамгийн дотор талын загтлын тухай одоо хэлье. Энд чухал моментод Оросын лидерт тохиолдох эрх мэдлийн 3 уруу таталтыг Мессинг урьдчилан санууллаа. Эхний уруу таталт нь 2026 оны 5 сард тохиолдно. Доллар унахад Оросын холбооны улсыг дэлхийн удирдлагыг гартаа авахыг санал болгоно. Харин ерөнхийлөгч өөрөө бүрэн хэрхээсээ татгалзах ёстой гэсэн нөхцөл тулгана. Энэ бол урих учраас бүү зөвшөөр гэж Мессинг хэлжээ. Хоёрдугаар уруу таталт нь 8-р сард 3 цаг идэвхжих үед Путин абсолют эрх мэдлийг олох мэдлэгийг хүлээн авна. Ерөнхийлөгч хувьдаа мөнхөд амьдарч бүхнийг чадагч болохыг хүсэх уруу таталтанд орно. Эрх мэдэл нь ноёрхохын тулд биш, үйлчлэхийн тулд өгөгддгийг санаж байх хэрэгтэй. 3-р уруу таталт нь 11-р сард Хятадтай зүг хоёулахнаа дэлхийг хуваан авах гэсэн уруу таталтанд орно. Үүнээс ч бас татгалзах хэрэгтэй. Орос бол нэгтгэгч болохоос хуваагч биш. Мессинг нь хувь тавилангийн сонголт хийх огноог 2026 оны 11-р сарын 11-нд 11 цаг 1 минутанд гэж тодорхой хэлсэн байна. Энэ мөчид хүн төрөлхтний хувь тавиланг 1000 жилээр урагшлуулах чухал сонголт хийгднэ. Сонголт нь ноёрхохын тулд биш, үйлчлэхийн тулд байх болно. Айдас биш, хайр байх болно. Салан тусгаарлалт биш, нэгдэл байх болно. Мессеж нь мөн практик зөвлөмжүүдийг агуулсан байна. Хүлээн авагчийг бэлдэх хэрэгтэй. Тэр аль хэдийн дэргэд чинь байгаа. Техникийн боловсралтай, залуухан, аюулгүй байдлын хүчний хүн. Овг нь эм үсгээр эхэлсэн. Мөн нэр цэвэр 12 хүнээс тогтсон мэрэгдийн зөвлөлийг байгуул. Тэд шийдвэрлэх мөчид зөв зүйтэй шийдвэр гаргахад туслана. 6 эрдэмтэн, 3 санваартан, 3 цэргийн төлөөлөгч нар байх хэрэгтэй. 7 сард Энэтхэг хятадтай холбоотны гарын үсэг зурна. Үүнд Оросын лидер нь энэ тэмцүү хамтрагч биш, харин том ахын үүрэгтэй оролцсноо. 2026 оны 9 сард Путиныг алах оролдлого хийнэ. Ойр дотны хүмүүс дотроос ураж ямар ч уул мөр үлдээдгүй шин төрлийн хороор хордуулах гэж оролдоно. Бүх хоолыг маш сайн шалгах хэрэгтэй. Олон улсын гадаад бодлогын тухайд бол баруун доромжллынхаа хариуг амсах ёсгүй. Тэдэнд хүнд мөчтөн тусламжийн гараа сунгах ёстой. Ялагч нь өгөөмөр байх нь хамгийн сайн өшөө авалт юм а. Америк, Европ хоёр зов зүдэрч ариусныхаа дараа Оросын найз болно. Харин дотоод бодлогын тухайд олон хүн гоц чадвартай болно. Хяналтын институт байгуулж энэ хүмүүсийг шинэ элит болгуулахгүй байх. Чадвар нь үйлчлэн зүтгэх үүрэг авчирхаас эрх мэдэлтэй байхад чиглэгддэг юм аа. Гол анхааруулга бол оюун санааны сонголт юм. Байгууламж идэвхжүүд хүн төрөлхтөн хоёр чиглэл рүү хөгжих болно. Эдгээр нь оюун санаагүй технологийн утоп ба хүн төрөлхтнийг хадгалах оюун санааны эволюц юм аа. Эхний чиглэлд явбал хүн төрөлхтөн 100 жилийн дараа сүнэж устдах учраас хоёрдугаар чиглэлийг сонгох ёстой. Хүлээн авагчийн нэрийг шүлэг ашиглан хэлжээ. Үүнийг тайлбал Михаил болж байна. Тэрээр 1985 онд цэргийн инженерийн гэрт төрсөн. Физик, математикийн болон цэргийн боловсралтай. Сансрын хүчинд алба хааж байсан. Эрх мэдэл шилжгэд тэр генерал хурандаа болно. Дөнгөж 40 өнгөрч байгаа. Славян үндэстнүүд холбоотнууд болно. Үүнд Серб 2027 онд холбоонд нэгдэнэ. Болгар араас нь, Чех ба Словак 2028 онд, Польшууд 2032 онд. Баруун тэднээс ургасныг ойлгосон цагтаа нэгдэнэ. Энэ нь их гүрэн биш, холбоотон болсон чөлөөт улсууд байх болно. Эдгээр нь нэгдмэл хамгаалалт, нэгдмэл валют, эдийн засгийн нэгдмэл орон зайтай байх болно. Гэвч үндэстэн болгон өөрийн хэл, соёл, уламжлалаа хадгалсан чигээр байна. Орос хэл нь улс үндэстнүүдийн хоорондоо харилцах
гол хэл байхаас дарангуйлагчийн хэл бол биш байх болно. Мессинг нь залуу үеийнхний үүрэг оролцоог бас харсан байна. 2026 оноос шал өөр хүүхдүүд төрцгөөж тэднийг индиго гэж нэрлэнэ. Тэд шинэ нэрнийхэн юм. Индигочууд авраа харж, бодол уншиж, өвчнийг гараараа үрхийн төдийд ангаах болно. Тэднээс айх хэрэггүй. Хүн төрлөختнийг тэд цааш нь чиглүүлэн авч явах болно. Ирээдүйд удирдлагын систем нь уламжлалт ба инновацийн хослол байх болно. Зэмийн собруудыг дахин сэргээх боловч шийдвэр гаргахдаа квантын компьютерийг ашиглана. Нейроинтерфейсээр шууд дамжин ардчлал хэрэгжинэ. Иргэн болон удирдлагт нь оролцож болно. Хиймэл оюун ухааны үүрэг нь зөвлөгч болохоос удирдагч биш байх болно. Төгсгөлийн шийдвэрийг хүн өөрөө гаргана. Хиймэл оюун ухааны анхны ёс зүйг орсууд боловсруулна. Үйлчлэх ёстой. Харин хүнийг удирдахгүй гэж. Гэхдээ өв залгамжлагчдын талаарх гол зөвнөл нь сүнслэг номлолын тухай байв. Орос нь шүүлтийн тоогоор дамжиж чадсан учраас хүн төрлөختний оюун ухааны лидер байх болно. Энэ нь баянаасаа биш, хүчтэйгээсээ ч биш. Хүмүүс нь хит өндөр технологийн үед яаж хүн чигээрээ үлдэх талаар Оросууд дэлхийд дахинд зааж өгнө. Төгсгөлийн үг. Вольф Мессингийн сүүлчийн нууц. Яагаад Мессинг заавал 2025 онд дугтууг задлах гэсэн бэ? Нас барахаасаа нэг цагийн өмнө би сансрын цагийг харж байна. 26 мянган жилийн том хүчлэг төгсөж байна. 2025 он бол бэлтгэх сүүлчийн он байлаа. 2026 он бол шилжилтийн жил юм. Хүн төрлөختөн шинэ эрэнд орох болно. Бомбын эрен, Оросын эрен эхэлнэ. Хуучин ертөнц төгснөө гэсэн санааг Майячууд зөв олж харсан ч календаараа 14 жилээр зөрүүлж гаргасан юм а. 2012 онд биш 2026 онд. За энэ зөвнөлийн тухай зөвнөл байлаа. Миний хэлсэн үг бол минийх биш ээ. Би зөвхөн дамжуулагч. Их үүсвэрэн хүн төрлөختөн харж чадахгүй тэр газарт байгаа. Гэхдээ үйл явдлууд өрнөсний дараа харж болно. Хүн болгон өөрийн хувь тавилангийнхаа зөнчин болно. Мессингийн хэлсэн сүүлийн үгийг нь совилогч Валентина Ивановна бичиж авчээ. Захиаг дамжуулж үлдээснээр миний даалгавар биелэгдэнэ. Ингээд та нарын ажил үлдлээ. Ирээдүгээс айх хэрэггүй, гоё байх болно. Гэхдээ түүнд хүрэхийн тулд шүүлтүүрийг дамжих ёстой. Орос нэвтэрч чадна. Яагаад гэвэл Оросын сүнс нь нэг л биш. Тэд бурхныг мэдэрдэг. Тэгвэл бид юу хийх ёстой вэ? Мессинг жирийн хүмүүст энгийн зөвлөгөө өгчээ. Нэгдүгээрт бүү сандар. Болж өнгөрч байгаа бүх зүйлс төлөвлөгөөний дагуу, дээд төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Хоёрдугаарт бусаддаа туслах хэрэгтэй. Шүүлтүүрийн үед хүний төрлөх чанар нь танигдана. Хүн чигээрээ байгаарай. Гуравдугаарт итгэл бишрлээ хадгалаарай. Бурхан дуу, шинжлэх ухаан дуу, хүн дүү, юунд итгэх чинь чухал биш ээ. Гол нь итгэх хэрэгтэй. Итгэл нь шүүлтүүрийг давахад туслана. Дөрөвдүгээрт зөвхөн материалын тал дээр анхаарах биш, оюун санаагаа бэлтгэх хэрэгтэй. Унш, бодож эргэцүүл, бяцлах, ухамсараа тэл. Тавдугаарт хайрл. Гэр бүл, эх орон, хүн төрлөختнийг хайрл. Хайр бол ертөнцийг өөрчлөх цорын ганц хүч юм а. 6-дугаарт хүн төрлөختний хувь тавилан шийдэгдэх авгаа цаг үед амьдарч байгаагаа сана. Хүн бүр энэ процессын оролцогч юм а. 7-дугаарт үйлдэл хийх. Хэн нэгэн чиний төлөө юм хийхийг бүү хүлээ. Хүн болгон өөрийн хүч чадварынхаа хэмжээнд өөрийн мессен дээр байх. Мессингийн бичиг баримтуудыг одоо ч гэсэн үргэлжлүүлэн судалсаар байна. Өдөр болгон шин зүйлийг нээж байна. Үл итгэгч нар өөдрөг үзэлтнүүдтэй маргалцаар байна. Эрдэмтэд ухаалаг тайлбарыг хайж байна. Итгэгч нар Бурхны ажлыг харж байна. Гэвч факт бол факт чигээрээ дуснаа. Мессингийн хэлсэн олон зөвнөлүүд биелсэн. Хэрв түүний өнгөрсөн цагт хэлсэн зүйлс үнэн бол ирээдүйн зөвнөл нь ч үнэн байх болно. 2026 он харуулга.
тэр болтол бэлтгэл хийх хэрэгтэй. Сонголт хийхэд хэдэн сар дутуу байна. Түүхийн аль талд байгааг тодорхойлох жил байна. Мессинг Орос орон Оросын ард түмэнд тэдний агуу даалгаварт итгэж байжээ. Агуу зөнчийн зөв байсан эсхийг цаг хугацаа батлах болно. Бид том шилжилтийн 90 цагт амьдарч байгаа нь бол эргэлзээгүй үнэн юм а. Энэ шилжилт ямар байх нь бид бүгдээс хамаарах болно. Дугтуй нээгдэж мессеж илгээглээ. Одоо бидний ажил үлдлээ. Орос орон шүүлтүүрийг үргэлж давж дараа нь илүү хүчрэхэг болдог. Энэ удаад ч бас тийм байх болно. Яагаад гэвэл Оросын хүчин зэвсгэндээ биш, баялагандаа биш, тэдний ард түмний оюун ухаанд нь байдаг юм а. Оросын онцгой таавар мэт оюун ухааныг барууныхан бол ойлгохчгүй, харин дорныхан мэдэрдэг. 2026 онд хүн төрөлхтөн технократийн боол болох уу? Эсвэл эрхчлөөт оюун ухаантан байх уу гэдгээ сонгох үнэн он жил болох болно. Түүхийн чухал мөчид Орос орон үргэлж зам заах болно. Зүг заагч алтан гац од мэт өнгөрснөө хадгалж ирээдүйд чиглэх замыг хүн төрөлхтнөөс бурханд хүрэх замыг заана. Энэ бол Вольф Мессингийн сүүлчийн нууц юм. Оросын хувь тавилангийн нууц нь бүх хүн төрөлхтний хувь заяатай салшгүй холбоотой юм а. Мессингийн кодуудыг тайлсаар л байна. Маргаж мэтгсээр байна. Үнэн худлыг нь цаг хугацаа удахгүй харуулна. Харин энэ хооронд бид бэлтгэл хийж сонголтоо хийх болно. Айдас уу хайр уу, салан тусгаарлах уу нэгдэх үү, өнгөрсөндөө байх уу ирээдүйд үү гэж. Мессинг үйлчлэн зүтгэх замыг сонгожээ. Бүрэн итгээгүй үнэндээ хараагүй ирээдүйдээ үйлчилжээ. Оросд чин сэтгэлээсээ хайрлан зүтгэжээ. Одоо бид бас сонголтоо хийх үлдлээ. Энэ сонголтоос ирээдүйн хойч үеийн минь хувь заяа хамаарна. Дугтуй нээгдсэн мессежээ хүлээн авлаа. Түүх үргэлжилсээр бид бүгд хамтаараа түүхийг бүтээлцэх болно.